9 дугаар сарын 1 боллоо. Хүүхдийн байгууллага цуглана, оюутнууд цуглана. За мөн одоо хөдөлгөөн гадуур одоо хүн амын иргэдийн мань хөдөлгөөн нэмэгдэнэ. За үүнийг дагаад бас намрын одоо улирал одоо эхэлж байна. Ингээд сэрүүний улирал орохдоо зэрэг амьсгалын замын халдварын улиралчил одоо эхэлдэг байгаа. Энэ дотор ялангуяа томууд тал бүрийн улиралчил эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор бас хэд хэдэн одоо зөвлөмж өгье. За нэгдүгээрт бол хамгийн түрүүнд хүүхдүүдэд бас одоо улиралтанд тохируулаад зөв хувцлаарай. За хоёрдугаарт мөн одоо хэрвээ томуудт одоо өвчний шинж тэмдэг илрүүл бас эрт эмчит хандаад эмчийн заавар зөвлөгөөг зөв одоо дагснараа хүндрэхгүй хурдан идэх юм боломжтой байдаг. За мөн хүүхдийн байгууллага эхэлж байгаатай холбоотойгоор бас анги танхимын цэвэрлэгээ, агааржуулалт дараас хүүхдийн байгууллагын удирдлагууд маань эмч нар маань анхаараарай. За дараагийн бас нэг гол зүйл бол бас гар дээрээс худалдаа авалт хийхгүй байхыг хүүхдүүдэд зөвлөх хэрэгтэй. Амнаас амд амжуулан бас тийм ээ идэх уух зүйлээ хувааж хэрэглэхгүй байхыг зөвлөөрэй. За дараагийн гол зүйл маань бас сайн дурын дархлаажуулалт гэж байдаг. Улирлын томоогийн эсрэг сайн дурын дархлаажуулалт, улирлын томоогийн эсрэг дархлаажуулалтыг бол манай эрүүл мэндийн яамнаас засгийн газраас онцгойлон анхаарад сүүлийн жилүүдэд бол байнгын одоо энэ улирлын томоогийн эсрэг вакцинжуулалт үйл ажиллагааг бол одоо зохион байгуулж ирсэн. За энэ жил бол бид нэр бас одоо өмнөх жилүүдийг бодвол улирлын томоогийн эсрэг вакцин бол манайхаас маш эрт хүлээж авсан. За энэ утгаараа бол одоо улирлын томоогийн эсрэг дархлаажуулалт бол зохион байгуулагдахаар одоо эрүүл мэндийн сайдын тушаал гарсан байгаа. За тэгээд 6 сартаас 5 настай хүүхдүүдийн одоо дархлаажуулалтын үйл ажиллагааг бол нэгдсэн журмаар одоо энэ ингээд 8 дугаар сарын 26-наас эхлээд одоо 10 хоног зохион байгуулахаар юм тушаал гарсан. Тэгээд өмнөх жилүүдэд одоо хэрэгжилж одоо бас зохион байгуулж исэн 4 цэнт вакцин ирсэн байгаа. Тэгэхээр иргэд маань энэ одоо вакцинжуулалтанд бас идэвхтэй хамрагдах хэрэгтэй. За мөн одоо өөрөө одоо зөвшөөрөөд сайн дурын дархлаажуулалтанд бас хамрагдах юм бүрэн боломжтой байгаа. Нэмээд бас мөн одоо гаргах одоо аргыг хэвшүүлэх, тогтмолжуулах энэ дотроо зөв одоо угаах тийм ээ гарыг бохирдсон тухай бүр гарыг савандаж дараалан дагуу угааснараа мөн бас амьсгалын замын халдвараас одоо сэргийлэх боломжтой шүү гэдгийг зөвлөж байна.